Даяар талдартаа давсныхны ширээ дээр ирсэн байна. Монгол улсын төрийг 44 жил удирдсан маршал Ямжаагийн Цэдэн Балдаргын маань өсөж төрсөн юм сайхан нутаг байгаа. Тэгээд давс сумын нутгийн зөвлөл Баатар танд микрофоныг дамжуулъя. За юуны өмнө ус нутгийнхаа нийт ард түмэнд ирэх 100 жилийнхэн баярыг хүргье. За давс сум бол Монгол улсын маршал, Монгол улсын баатар, Монгол улсын хөтөлбөрийн баатар, Монгол төрийг 44 жил удирдсан Ямжаагийн Цэдэн Балдарга төрсөн нутаг. За мөн Монголын санг хөрөнгийг атгаж байсан 4 сайд төрсөн ийм алдартай нутаг. Мөн бас Монгол төрийн наадмын төрөг хүртэж байсан авраг арслантай ийм сайхан сумаа. Тэгээд энэ сум маань энэ жил бас 100 жилийнхаа ойг тэмдэглэн аймгийнхаа 100 жилтэй ингээ хамтдхан тэмдэглэх юм учиртай. Тэгээд манай ширээнд бол одоо бас Монгол улсын гавьяатууд бас зөндөө ирсэн байгаа. Одоо гавьяатуудаа одоо тоолж бардаггүй шүү дээ. Одоо манай сумынхаа Монгол улсын баатраал мэддэг. За ингээд ус нутгийнхаа 100 жилийн ойд бид нар нутгийнхаа иргэд бүгд хамтран оролцсон. Өнгөрсөн сая 1-р сард манайх бас хандивынхаа тоглолтыг зохион байгуулсан бүхий өргөндөө. За энэ соён гэгэрүүлэгч телевизээр шууд дамжуулсан. За мөн дахин давталтайгаар ингээ явж байгаа. За мөн саяхан бас нутгийнхаа золголтыг зохион байгуулсан. За мөн одоо сумынхаа ойг ухтаад бас бүрэн төгс авраган маань санаачлаад бас мөнгөн цэцэрлэг түрээлэн гэдэг ийм бүтээн байгуулалт бас хийхээр бид нар сэтгэл шулуудаа ажиллаж байгаа. Тэгээ энэнийхээ хүрээнд бас аймгийнхаа ойд зориулаад бид нар нутгийн иргэдэд уриалаад за мөн нутгийн зөвлөлөөсөө тодорхой тооны мөнгө хандив өргөн за мөн шинэ театр байгуулагдаж байгаа. Энэ театрт бол бас байгалийн агч маань тэргүүлээд бас бүтээн байгуулалт тогтчлтын ажил дээр бас оролцгоо бас сая илэрхийлээд байна. За ингээд мөн бүрэн зохион байгуулалт маш олон ажилд бас сая одоо манай урт насны бүрэмсрэн байна бас ингээд хөтлөөд явж байна. Байгалийн агч маань бусад гишүүдтэйгээ хамтраад гавьяатуудтайгаа хамтраад бас энэ он концерт нээлт таалтын ажиллагаанд бас оролцохоор ингэлээ. Мөн сая манай давс сумын уг бол Бачулан гэж залуу даагны бай шагналыг хоёр найзтайгаа хамтарч даахаа бас илэрхийллээ. Тэгэхээр бид нар энэ ойдоо зориулаад хандив аянаа бас үргэлжлүүлээ явуулнаа гэд тухайн үед нь хандив оргоо явуулнаа. Ингээд тодорхой мөнгөн дүн бас хэлэх боломжгүй байгаа учраас үлцэл өчөө. Сайхан баярлалаа. За тэгэхээр би энд бас нэг үгийг хэлэх шаардлага гарлаа. Юу гэхээр зэрэг би аймгийнхаа ойд хандив өргөн гэж ирсэн. Гэтэл аймаг маань олон сайхан ажлууд зохион байгуулж байгаа юм байна. Тэрний нэг нь бол Тэнгэрийн Күлэг гэж сайхан хөшөөг мор барааны газар босгох юм байна. Тэгэхээр би тэр хөшөөнд одоо хандив өргөе гэж ингэж бодлоо. Тэрний учир нь юу вэ гэхээр зэрэг миний ах улсын авраг малчин, сумын хошоо авраг, аймгийн авраг малчин, аймгийн алдарт уяач, мянгат малчин, сумын зам Бэмжав гэдэг хүн байсан. Тэгэхээр бид нар 3 үеэр адам алж ирсэн давс сумын Баян Буудаа гэдэг удмын улсууд юм байгаамаа. Ингээд тэр удмынхаа одоо юугаар одоо дээр үед бол мянган адуутай болоход ган тулах зөвшөөрөл өгч ирсэн гэнэлээ. Тэгээд тэр удмынхаа одоо учир начрыг ойлгоод тэр морины хөшөөнд хандив өргөхөөр шийдсэн. Тэрийг хэлэхэд таатай байна. Ингээд нутгийнхаа уугуул суугуул иргэд та бүхнийг одоо аймгийнхаа 100 жилийн ойд сэтгэл зүтгэлээ одоо гаргаад би одоо төрсөн нутагта аав ээжтэй өвөг дээдэстэй өргөл өргөж гэнэ гэж сэтгээд хандива мар жаргаж өргөөрэй гэж хүсье. За баярлалаа.